За сайн байцгаана уу? Эрхэм жолооч нарын амрыг ирээ. За тэгээ жолооч нартаа нэг мэдээлэл өгөх гээд. Айгүй их олон хүмүүс маш буруу мэдээлэлт явд юм байна. Юу вэ гэхлээр за автомашины air condition хөргөх бодис буюу энэ фероны дуустдаг гэж хүмүүс боддог юм шиг байна. Маш их хүмүүс тэгж ирж байна. Фероно шахуулъя. Ферон дуусцсан. Ферон шахуулаад болоо гэж ярьж байна. Яг машины дугуй хагахгүй бол хийн гардгуутай адилхан. Таны машины тэр air conditioning хөргөлтийн систем аль нэг газраараа цоорсон алдсан юм байхгүй бол тэр ферон багасна гэж юусоо байхгүй. Зарим хүмүүс энэ ферон хөргөсөөр байгаад ууршаад дуусчдаг. Эсвэл тэр ферон гэдэг байгаа бодисороо энэ салоноос баг үлээгээд ингээ багасдаг гэж ойлгох юм шиг байна. Тийм юм ерөөсөө байхгүй. Тийм учраас ерөнхий хүмүүс маань ихэнх нь буруу ойлголттой байгаа учраас заавал мэрэгжлийн газар хандаж мэрэгжлийн хүнээр хөргөлтийн мэрэгчлэтнэр автомашиныхаа air conditioning засвал найдвартай засагданаа. Тэгэхгүй зүгээр нэг ферон шахаал болоо гэсэн ойлголтоор дугуйнд хийдэг шиг тэгэл нэг ферон гэдэг нэг бодис нэг лаацтай бодис нэг манометрээр барайл хийчихнэ гэж юусоо байхгүй. Энд чинь мэрэгжлийн хүн мэрэгжлийн багжаар бүгдийн технологийн дагуу үзчихийж хэвэн болно. Түүнээс биш зүгээр хийгээл болоо гэсэн юм байхгүй. Маш нарийн ажиллагаатай байдаг. Энийг хүмүүс юусоо ойлгодгүй. Дугуйнд хийж байгаатай адилхан авч үзээд байна л да. За тэгээд асууж тодруулах юм байвал та бүхэн асууж комент бичээрэй. Баярлалаа.